Сайн бацгаана уу бүгдний өнөөдрийн мэнд. Өнөөдрийн уншлага маань эдрийтэй харилцаа буюу асуудалтай байгаа яахан шийдэхгүй байгаа. За дээрээс нь салсан эсвэл холбоогүй байгаа хүмүүстэй зориулаад уншлага бэлтгэсэн байгаа. Уншлагт маань нэмэлт хэсэг гэж байхгүй. Гэхдээ асуулт асуухыг хүссэн хүмүүс байх юм бол миний Instagram, Facebook руу холбогдоод асуулт асууж болно. Асуулт маань 22,000 төгрөг гэж байгаа. Дээрээс нь зөвлөгөө уншлагатай давхар хийгдэн сахиус үеийн зөвлөгөөтэй. За тэгээ та бүхэн маань энэ 3 зурагнаас харж байгаад өөртөө таалагдсан зургаа сонгоод уншлагатаа орцгоогоорой. За 1-р бүргээр би юм маань уншлагатаа орцгоё. 1-р бүр биеийн энерги шалгалтыг хийцгээч. За энэ группд ямар асуудал байна вэ гэх юм бол энэ группд байгаа хүмүүс маань за энерги жоохон энэ группд байгаа хүмүүс маань за ер нь ингээд сэтгэл зүй маш хүнд асуудалтай байгаа, унтаж чадахгүй байгаа. За нэлээд сэтгэлийн дарамтанд орсон тэ стресстэй сүүлийн үед ер нь маш их стресстэй байгаа. Энэ асуудал одоо ойрын 3 сарын хугацаанд ер нь болоод байгаа гэж харагдаад байна. Гэт яг асуудал юунаас болж үүсээд байна вэ гэхээр их нийлэх харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд харилцаан дээр нь 3 дахь шитгээд байгаад байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ өөр эмэгтэй ч юм уу эсвэл өөр эрэгтэй ингээ холбоотой хүн байгаа учраас энэ та бүхний маань сэтгэлийг зовоогоод шаналгаад байгаа асуудал үүсээд байна. Гэтэ энд яг энэ асуудлыг ингээд хэрэлдээд асуудлыг бүр зогсоохоосоо илүү энэ асуудлыг хүлээгээд тэгээд бас хизээ нутгаар буцаж ирэх бол за эсвэл энэ асуудлыг хизээ дуусгах юм бол гэсэн үүднээс хандж байгаа хүмүүс маш их байна. Энэ асуудлыг ингээ хүлээгээл харцнаал за ер нь нөөр хүнтэй холбогдож байгаа өөр хүнтэй чадлж байгаа юм болж байгаа л гүдээ эсвэл өөр хүнтэй уулзаад байгаа юм болж байгаа л гүдээ гэсэн байдлаар хандаад байгаа. Яагаад ингэж хандаад энэ зүйл дээр хүлээцтэй байгаад энэ хүнийг ингээ ойлгоосаа гэж хараад байна вэ гэх юм бол энэ хүнтэй маш их ирээдүгөө хараад байна. Тэгэхээр ерөнхийдөө гэх юм бол энэ хүмүүс маань нэлээд урт хугацаанд амьдэрсэн ч юм уу эсвэл энэ харилцаа нэлээд удсан харилцаа байгаад байна. Түнгэж эхэлсэн харилцаа бол биш. Тэгэхээр удсан гэхээр нэг жилээс дээш хугацаанд болсон ч юм уу тийм. Тэгээд харилцаан дээр урт ирээдүйг харж байгаа учраас энэ харилцааг ялтчгүй тэгээд тавиад явуулж чадахгүй. Тийм болохоор ингээд хүлээгээд харцнаад байгаа гэж харагдаад байна. За энерги шалгалтанд таарч байгаа бол та бүхэн маань цаашаа уншлагаа үргэлжлүүлээд үзээрэй. Тэдгээр бүлгийнхний маань X буцаж ирэх үү гэсэн сэдвээр хийгдэж байгаа. За тэгэхээр одоо хэдүүлэн тэр хүнийхээ бодол нь ямар байна вэ? За ингээд харахад нэгдүгээр бүлгийнхний маань одоо X ч юм уу эсвэл холбоогүй байгаа за харилцааны яахан шийдэхгүй байгаа эдрэгтэй хүмүүс байгаа бол энэ хүн таны хамтрагч чинь таныг яг юу гэж бодоод байна вэ гэхээр одоогийн байдлаар яг ингээд мөнгө санхүүгийн тал дээр маш их хичээж байна. Өмнө яг одоогоос өмнө ер нь одоогоос өмнөх үеүүдэд яасан бэ гэхээр энэ хүн ер нь санхүүгийн байдал дээр маш их анхаарсан. Тэгээ санхүүгийн байдал дээр анхаарснаасаа болоод харилцаанд ерөөс хичээл зүтгэл гараагүй тань руу гэсэн нэг тийм үйлдэл хийхгүй байсан ч юм уу болцдог байсан бол болцохгүй тэгэл ажил мөнгө тийм юм аавна ийм юм аавна гэд тантай байх харилцаагаа жоохон ер нь орхигдуулсан гэж энэ хүн бол мэдж байгаа. Тантай хайр дурлалын харилцаагаа хүргөх за таныг энэ стресстэй байдалд үүсгэх харилцаа улам ингээд нэг унтсан юм шиг хөрсөн юм шиг унтарсан юм шиг байдал үүсгээд байсан. Яасан бэ гэхээр та бүхнээс болсон биш. Энэ бол ер нь нөгөө хүний чинь өнгөрсөнөөс одоогийн хүртэл асуудал. Яагаад гэхээр энэ хүн маань өнгөрсөн хугацаанд хэтэрхий их санхүү дээрээ ажил төрөл за дээрэс нь материалын зүйлс дээр их анхаарал хандуулсан гэж харагдаад байна. Тэрнээс болоод та хоёрын маань хооронд нэлээд хайр дурлалын тал дээр хөөрөлт үүссэн. Тэрнээс болж та нэлээд шархалсан гэж харагдаад байна л та. За тэгээ бас энэ хүнд ч ер нь их нууц байсан. Танд мэддэггүй ингээд өнгөрсөн хугацаанд таныг хуураад ч юм уу танд худлаа хараад
яваад байсан зүйлс нь одоо яг ингээд ил болоод та хоёр одоо яг цаашдаа яах вэ те? Энэ асуудлыг даваад уучлаад цаашаа явах уу эсвэл одоо ингээд тэр чигтээ холбоог нь тасалах уу гэсэн байдлаар хандаад байгаа гэж харагдаж байна. Тэгээ бас нөгөө хүний чинь хувьд гэхээр маш их зүйлийг бодсоор байгаа. Одоо яг нь ядралтанд ороод байгаа. Бодлын, мэдрэлийн ингээд гэх юм уу те ядаргаанд ороод байгаа. Тэр тусмаа сөрөг зүйлсийг маш их бодоод байгаа. Таныг яах бол те таныг одоо ямар хандах бол ирээдүйд битээр яах бол гэсэн бодлуудыг маш их эргэлдэж байгаа гин. Гисэн хэдий ч энэ хүн бол ерөнхийдөө гэх юм бол танд хайртай. Сэтгэлийнхэн гүн бол танд маш их хайртай. Өнгөрсөн хугацаанд л хайртай байсан. Тэг яг уу энэ гарч ирсэн 3 дахь этгээдийн асуудал өөр хүмүүс ч юм уу эсвэл гэр бүл, найз нөхөд, ажилд хүрэлцээ 3 дахь хүн гэхээр бас яг энэ хүн дээр харахаар 3 дахь хүн гэхээсээ илүү ажил санхүүгийн асуудал нь илүү байгаа тийм ээ. Танаас илүү нөгөө ажил санхүүгийн дээр тавиад байсан. Танд худлаа үнэ яриад гар дур ингээл цаг хугацааг маш их өнгөрөөгд байсан ч юм уу тийм. Энэ бүгд нь таныг одоо хэцүү нөхцөл байдал руу түлхсэн гэж харагдаад байна л да. Тэгтээ бол энэ хүний яг чин сэтгэлээс ингэдэг юм бол танд маш их хайртай. Дээрээс нь тань руу гэсэн маш их хүсэл тэмүүлэлтэй. Ер нь бол таныг их сэтгэл нь бас байна. Энэ хүний хувьд бол ерөөсөө хөрсөн ч юм уу таныг голсон, танаас уйдсан, залхсан тийм мэдрэмж бол байхгүй. Тань илүү тантай байхыг хүсдэг. Яг чинь сэтгэлээсээ гэдэг юм бол тантай хамт байхыг хүсдэг. Тантай хамт энэ цаг хугацааг өнгөрүүлэхийг хүсдэг. Тэгээ танд бас маш их хайртай гэж харагдаад байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд болсон ч юм уу тань та хоёр хооронд болоод байгаа энэ зүйлс юунаас болж байна вэ гэхээр энэ хүн танд энэ хэр их хайртайгаа мэдрүүлж чадаагүй, тэрийгэ магадгүй ингээд сэтгэл дотроо нууцсан байсан, сэтгэлээ илэрхийлж чадахгүй байсан. Тань руу ингээд тэмүүлээд байдаг, уулзахыг хүсээд байдаг, хамт байхыг хүсээд байдаг гэрн ингээд ажилдаа явахаар та магадгүй ойлголт нь намайг их сэтгэлгүй гэж боддог байсан болов уу? Нэгдүгээр бүлгийнхнийг яг аваад үзэхээр 3 дахь хүн гэхээс илүү энэ 3 дахь хүний асуудал нь яг ажил төрөл санхүү тэр зүйлүүд нь илүү болж хуураад байна. Цааш нь дэлгэрүүлээд одоо та бүхний маань харин энэ хүний их сэтгэл ямар нэг за та бүхний маань хамтрагчийн хувьд тэгж бодож байгаа ч гэсэндээ та бүхний хувьд гэдгсэн чинь өнгөрсөн хугацаанд бол яг энэ хүн та хэд мөнгөнд тусламж юм уу эсвэл таныг санхүүгийн байдалтай маш их тусалдаг байсан үгүй тусалдаг байсан. Энэ хүний энэ хичээл зүтгэлийнх нь ачаар та хоёрын магадгүй санхүү илүү амжилттай болж байгаа. За амьдралынх нь нөгөө материалын зүйлс хэрэгцээ тал дээр илүү амжилт болж байгаа ч гэсэндээ сэтгэл зүйн тал дээр юм бол биш. Таны хувьд гэхээр сэтгэл зүйч нь маш их ядарч байна. Одоо энэ хүнийг ингээ хүлээсээр байгаад энэ хүний хизээ над руу ингээ үйлдэл хийх юм бол хизээ над дээр ирэх юм бол те хизээ намайг гэх юм бол яг надтай гой болцоод ингээ гой армантай өдрүүдийг өнгөрүүлээ хамт нэг кино үзээд хамтдаа гой хоол идээд ч юм уу тийм байдал нь хизээ болох юм болоо гэж ингэж бодсоор байгаад бүр ингээ залхаж байгаа харагдаж байна энэ хүнээс. За ерөөсөө ингээ энэ хүн намайг гэхгүй юм байна. Энэ намайг гэх сэтгэлгүй юм байна. Надтай хамт байж чадахгүй юм байна гэсэн байдлаар их хараад ер нь энэ нөхцөл байдал дээр та зөвхөрч байгаа. Ер нь орхиж явахыг хүсээд байна. Таны бодол бол харин эсэргээр энэ хүн дээр үлдэхээс илүү энэ харилцааг цаашаа сайхан болгож авч явахаас илүү болохыг бодож байна. Дийлэн хүмүүс маань ер нь харилцааг ингээд зөвхөрснөөс болоод орхихыг, энэ бүнээс салахыг, энэ бүхнийг дуусгахыг хүсэж байна гэж харагдаж байна. Гэхдээ яг дуусгая гэдэг юм бол бас дуусгаж чадахгүй. Яагаад вэ гэхээр өнгөрсөн хугацаанд та хоёрын хооронд маш гал халуун дурсамжууд байсан. Дээрээс нь ингээд гоё таныг хайрлаж байсан үеуд байгаа, сайхан байсан үеуд байгаа, жаргалтай байсан үеүүдээ ингээд дурсахаар салж чадахгүй. Тэгсээр нөхцөл байдлыг ингээд бодохоор маш хүнд хэцүү байгаад. Тэгээд та хэд маань маш их гацалтанд орцоо одоо яг хоёр зүйлийн голд эргэлзээ чийдвэрээ гаргаж чадахгүй байна гэж харагдаж байна. Тэгэхээр яг энэ хүнээс бүр салах уу эсвэл ингээд энэ хүнийг хүлээж аваад уучлах уу гэж харагдаж байна. Ерөнхийдөө гэх юм бол нэгдүгээр бүлгийнх маань яг салцсан энэ харилцаа дууссан эргэсээ хүлээж байгаа гэхээсээ илүүтэй өөр яг харилцаа маш ээдрээтэй байгаадаа салахгүй гүгэн шидэхгүй тэгээ харилцаа ер нь унтарсан юм шиг та бүхэнд маш их мэдрэгдэж байгаа гэж
мессеж орж ирж байна. Гэхдээ дийлэн хүмүүсийн маань хувьд яг ингээд холбоогүй болсон. Гэхдээ бүр тэр нь бол салцсан биш, нэг хэсэг блоктой байгаа ч юм уу, яг энергийн хувьд бол холбоотой байгаа тохоо. Блоклцсан, маргалдаад муудалцаад одоо бие биедээ жоохон харьцахгүй байгаа ч юм уу, тиймэрхүү зүйл байгаа ч гэсэндээ энергийн хувьд бол холбоотой байгаад байна. Ийм асуудлууд явагдаж байна. Тэгэхээр яг X буцаж ирэх үү гэснээс илүү яг энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн зүйлс маш их гарч ирээд байна. Тэгэхээр бас бүлэг дээр. За яг одоо таарийн харилцаа яг ямар болох вэ гэсэн зүйлийг үзье. Яг тэгэхээр одоо энэ хүн таарийн хооронд надад бол салалт, яг энергийн хувьд бол салаагүй зүйл харагдаад байгаа учраас таарийн харилцаа сайжрах уу? Буцаж яг нэгдэж чадах уу? За тэгэхээр юуж байна вэ гэх юм бол таарийн харилцаа нэлээ хугацаа орно. Энд нөхцөл байдал сайжртал таар эргэж яг нэгдэж яг нэг гэр бүл шиг болтлоо. Яг хайр тохсууд шиг болж энэ амьдралыг ингээ нэгдээд авч явтлаа. Нэлээ хугацааг туулнаа гэж харагдаж байна. Энэ нөхцөл байдал бол тийм амархан сайжрахгүй. За тэгтээ бол ерөн шударга яс тогтно гэж харагдаад байнагаа нь юу гэж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд энэ хүн тань сэтгэл зүрхийн зориулахгүй байсан, таны гомдоогоод исэн, таны гэхээсээ илүү өөр зүйлсийг ажил төрөл найз нөхөд гэр бүлийн номер 1-т тавиад байсан бол харин энэ хүн маань эсэргээрээ ер нь хүлээс нэгт та бүхэн бол яг зорилготой хүрнэ. Энэ хүн таныг гин, энэ хүн буцаад бүх зүйлийг ойлгоод таныг гэдгүү байсан бол танд илүү хайртай болоод харин та хэд маань одоо нэг хүлээсэн энэ хүн дээр ихтгэл найдвар тавьж байсан тэр болгоныхоо хариуг бол аавна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ хүн дээр одоо ингээд удаан хугацаанд хүлээгээл харцнаал яг нөхцөл байдал сайжрах болов уу гэж бодож исэн хүмүүс байгаа бол энэ нөхцөл байдал сайжирнаа. Гэхдээ яг эндээс авч байгаа сургамж нь энэ харилцаан дээр юу болох вэ гэдэг юм бол энэ хугацаа бас их орох гэдэг. Учираас энэ хугацаанд бол таны сэтгэл зүрх бол маш их шархалнаа гэж харагдаж байна. Яалтчгүй надаас уучлалахгүй байна. Яг ингэж байхад хичээл зүтгэл гарахгүй байгаа юм бол гэсэн байдлаар та хэд маань их хандаад байгаа болохоор ерөнхийдөө гэдэг юм бол та хэд маань сэтгэл зүрх маш их шархалнаа гэж харагдаж байна. Цаг хугацаа бол орно. Эсвэл баг зэрэг энэ яг баг зэргийн хүмүүс цөөн тооны хүмүүс маань ямар байна вэ гэдэг юм бол 3-40 хүн бол байгаа. Тэгэхэд 3-40 хүний харилцаанаас болоод таад юм сэтгэл зүрх бас шархалнаа. Дээрээс нь дийлэх мас маань яасан бэ гэхээр ажил төрлөн гэд таныг тоохгүй байсан өөр зүйлсийг гэд. Тэгэхээр та бүхний маань сэтгэл зүрхэл жоохон шархалгаа байх талтай байна. Гэхдээ бол харилцаа чинь цоош нэрхлээд галт дүлтэй одоо ирч хүчтэйгээр ингээд дахиад шинээр эхэлж чаднаа гэж харагдав. За хэдүүл одоо энэ хүний танд хэлүүлэх мессеж нь юу вэ? Дүр хэлүүлж байгаа мессеж нь юу вэ? За би чамааг одоо бодохгүй байж чадахгүй нэ, бодлоо зогсож чадахгүй нэ гэдгийг чинь. Тэгээд би чамтай найзуудаас ч илүү байхыг хүсэж байна. Бид одоо бие биенээ тавьж явуулах хэрэгтэй гэдгийг чинь тийм. Тэгэхээр энэ хүн маань ер нь бол одоо өөртөө чинь байхыг хүсэж байгаа хэрнээ таны одоо энэ нөхцөл байдлаас болоод ч юм уу тийм за тавьж явуулах ёстой юм болов уу гэсэн байдлаар бас хандаж байна. Тэгэхээр энэ хүнээс бас жоохон баг зэргийн эргэлзээ гарч ирж байна. За одоо та бүхэнд өгч байгаа зөвлөмж зөвлөх юм байна. За би чиний хайртай нэгнээс одоо энэ мессежийг чамд хэлж байна гэдгийг нэ. Тэгэхээр энэ хүн маань таад илүү мессеж хэлгээж байна. Би одоо аз жаргалтай тэгээд амар амгалан байна. Би бас тэгээ чамд маш их хайртай. Бити миний төлөө одоо санаа зовоо гэсэн мессежийг таад илүү гаргаж өгч байна. Тэгэхээр та
Тайдыг маань ер нь одоо ингээд ажил төрлөөс нь болоод ч юм уу яагаад бол өөр хүнтэй болцсон юм уу намайг тоохгүй байх та надтай ингээд нөхцөл байдлаа сайжруулахгүй байх та гэсэн маш их зүйлийг бодоод байгаа бол битээ тэгээ тий тэр хүн бол танд хайртай тэгэд битээ ийм олон юм дээр санаа зовоорой тэр хүнээс болж бас битээ санаа зовоорой гэсэн утгаар орж ирж байна. За тэгээд бас энд хүүхэдтэй болохыг хүсэж исэн ч юм уу хүүхэдтэй болъё гэж бодож байгаа хүмүүс байгаа бол бас ийм хүүхдийн мессеж орж ирж байна. Чиний хүүхэд бол одоо Диожин бурхад одоо сахиусан тэнгэрүүдийн халамжинд ор одоо аз жаргалтай байгаа гэсэн мессеж гарч ирж байна. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс маань хүүхдээ алдсан ч юм уу тий. За нэг бол одоо өөр хүүхэдтэй болоход хүлээгээд ерөөсөө хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүмүүс байгаа бол тэр нь ерөөсөө санаа зовох хэрэггүй. Цаг нь болоход хайд маань болох сайн сайхан зүйлс өөр хүүхд заяана гэж харагдаж байна. Бас одоо харамсалтай байдлаар үл хүүхдээ алдсан ч юм уу эндээ л гарсан тийм хүмүүс байгаа бол тийм зүйл дээр битээ шаналаараа битээ санаа зовоорой. Та бүхний маань өөр хүүхэд сайн сайхан бурхтын одоо тэгээ сахиусан тэнгэрүүдийн халамжинд байгаа шүү гэсэн мессежийг оруулж ирж байна. За ингээд нэгдүгээр бүлгийнхний маань уншлага дууслаа. Та бүхэн маань хэрвээ уншлага авахыг хүсэх юм бол хувийн уншлага авахыг хүсэх юм бол би нэг асуултыг 22 мянгаар хийж өгөх болно. Бүгдэнд нь баярлалаа. Instagram, Facebook-ээр холбогдоод асуулт асууж болно. 2 дугаар бүлгийн маань орцгой 2 дугаар бүлгийнхний хийхэд энерги шалгалтыг хийцгээе. За энэ бүлэгт маань ямар хүмүүс байна вэ гэдгийг нэлээд гэр бүл болсон. Гэхдээ гадаад руу ингэж явсан гэж харагдаад байна. Тэгэхээр хол зайны харилцаатай хүмүүс байгаа. Ихэнх нь хол зайны харилцаатай хүмүүс байна. Гэр орноосоо хол ажилладаг ч юм уу гэр бүлээсээ эсвэл гадаад руу жинхэнэ утгаараа гадаадд амьдардаг ажилдаг болсон тийм хүмүүс аа тана. Тэгээд бас л одоогийн байдлаар ер нь жоохон ихэнх хүмүүс маань салалтын байдалтай байгаа тань одоо хол зайнаас болоод юунаас болоод байна гэхээр хол зайнаас. Гэтэ яг салыг ихээр салж чадахгүй холбоогүй болсон ч юм уу салцсан байгаа хэрнээ ингээд хүлээгээд л эргэж холбогдохыг эсвэл эргэж уулзахыг эргээд хамт байхыг хизээ одоо буцаж ингэж нэгтгэхийг тийм байдлыг нөхцөл байдлыг бол ер нь хаазнаад хүлээгээд байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр та хэд маань энерги шалгалтанд таарч байх юм бол уншлагын цааш нь үргэлжлүүлээд үзээрэй. За 2 дугаар бүлгийнхний маань та бүхний маань X дээд харилцаатай байгаа хүмүүс та бүхний маань яг юу гэж бодож байгаа. За энэ гарч ирэхэд авчи. За бас яг ингээд үзэхээр нэгдүгээр бүлэгтээ аюу адилхан гарч ирж байна. Та бүхэн маань өөрсдөө ингээд сэтгэл зүйн маш асуудалтай байгаа, шаналаад байгаа ч гэсэн яг энэ хүний хувьд хамтрагчдын ч хувьд ямар байна вэ гэхээр 2 дугаар бүлгийнхний хувьд өнгөрсөн хугацаанд жоохон нэлээ хэрүүл маргаан та хоёрын хооронд зөрчилдөө тэмцэл үүссэн гэж харагдаж байна. Гэхдээ энэ хүний хувьд бол тэр нь нэг тийм том сүртэй асуудал биш салах хэмжээний ч юм уу эсвэл нэг сэтгэл санаа нь ингээд сэтгэлээр унаал, шаналал, зовоод байгаа зүйл бол байна уу гэхээр байхгүй. Өнгөрсөн хугацаанд хэрүүл маргаан ямар ч юм боллоо ч гэсэн одоо энэ хүн яг таныг яаж хайрладаг байсан хിവэрэн тань руу зэрэг зүрх сэтгэл нь ингээд тэмүүлсэн хിവэрэн та гэдэг боддог бодол нь хിвэрэн. За яг та бүхний юу гэж боддог бэ гэхээр маш эмэгтэйлэг, уян зөөлөн те хүнийг хайрладаг, хүнийг халамжилдаг одоо нэг тийм эмэгтэй хүмүүсийн яг шинжин бүрд аюугаа эмэгтэйлэг нэрхтэй хүмүүс гэж хараад байна. Тэгээд харилцаагаа энэ хүмүүс маань юусэн дуусгая гэсэн бодол алга зүгээр шинжлэе. Буцаад нэг таад маань холбогдохгүй байгаа бол холбогдох юмсан те. Буцаад яаж холбогдох вэ? Буцаад яаж энэ харилцаагаа дахиж сэргээх үү? Бүх зүйлийг яаж шинээр хэлэх вэ гэсэн байдлаар хандж байна. Ер нь бүх зүйлийг шинээр хэлье гэсэн байдлаар хандаад байна. Тэгэд магадгүй та үед өнгөрсөн хугацааны хүмүүс маань ингээд хэрүүл маргаан хийгээд холбоогүй болсон ч юм уу тийм нөхцөл байдал үүсэт байгаа бол одоо ер нь
та хэд рүү маш хурдан үйлдэл хөдлөл авч игэлнэ. Ер нь та хэд рүү одоо магадгүй ингээд үйл хөдлөл аваад иж магадгүй блоклцсан байгаа л те өөр утсаар залгаад ч юм уу эсвэл байн ингээл утсаа үзэл блок хийнээсэн болов мессежчүүл яг бол гэл ингээл мессежүүд бичиж шалгаж үзээд ч юм уу утас руу ч залгаж үзээд байгаа. Тийм нөхцөл байдал харагдаж байна. Яалтчгүй энэ 20 дугаар бүлгийн маань хамтрагчдын хувьд гэх юм бол таныг их маш их сэтгэл зүрэхтэй. Ер нь л энэ сэтгэл зүрхийн бүх сэтгэл нь одоо тань дээр л байгаа. Таныг л гээд байгаа. Тань руу л ингээл үйлдэл аваад тантай бүх зүйлийг сайхан байлгах гал хичээгээд байгаа харагдаж байна. Тэгээ та хоёрын хайр дурлалыг бодох таныг сэтгэл нь бол үнэхээр гэгээлэг харагдаж байна. Одоо энд ингээд хүзрүүдийг харахад нэг ч баран хүзэр гарч ирсэнгүй. Дандаа гоё гэгээлэг өөдрөг тийм хүзэр гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцаан дээр бол маш ихтгэлтэй байдаг. Хүн байгаад байна. Танд маш их сэтгэлтэй байгаа бүхнээ баг зориулахад бэлэн тийм хүн байна. За одоо та хэдийн маань сэтгэл зүрхийн хүнийг эзэн сэтгэл ямар байна? За та бүхний зүгээс үзэхээр ямар байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд та бүхэн угаас энэ харилцаан дээр ер нь 2 дугаар бүлгийн нэлээ сэтгэл гомсоос харагдаад байна. Ер нь жоохон харамссан ч юм уу тий харуулсан. Ер нь харамслын нэрийг маш их байгаад байна. Тэгэхээр та хэд маань энэ хүн дээрээ нэлээ урам хугарсан, сэтгэл гомсоосон. За дээрэс нь ер нь ийм хүн байсан юм уу? Яагаад би ийм хүнтэй өргөж вэ? Яагаад би ийм хүнийг сонгож вэ? Яагаад би ийм хүнтэй амьдарч вэ гэсэн маш харамслын энерги авсан байна харамслаа. Тэгээ тэр нь яг юунаас болсон бэ гэхээр таарийн хоорондын магадгүй энэ том зөрчилтөө юуш байж болно үзэл бодлын зөрчилтөө эсвэл гэр бүлийн зөрчилтөө за хоорондын маргаан тэр болгоноос болоод та бүхэн маань нэлээ харамссан ерөн сэтгэл зүрхэн нэлээ шархалсан гэж харагдаад байна та хэдийн маань хувьд та хэд маань харин хамтрагчаасаа нэлээ зөрүүтэй ерөн сэтгэл нь маш их шархалсан байгаад харагдаж байна. Гэтэ яг энэ харилцаагаа дуусгачих уу гэхээр дуусгахыг хүсэхгүй байна. Та хэд маань яаж ирнэ гэхээр энэ харилцаагаа харин шинээр эхлүүлээд цааш нь энэ хүн яг та хэд маань яг ингэ зөрөгтэй орж ирээд харилцаан дээр илүү тууштай байгаа, шийдвэртэй байгаад яг та хэдий санснаар ч юм уу, та хэдий хүссэн шиг за та хэдтэй ойлголцоод гоё маргаангүй та хоёрын хооронд маргаангүй зөрчилдөөнгүй байгаад байх юм бол та хэд маань энэ харилцаагаа илүү гоё шин байгаасаа хацаасаа харилцаагаа илүү гоё үргэлжлүүлснээр дээрс нь яг энэ хിവэр нь үргэлжлүүлэх биш энэ харилцааг бүр ингэж өнгөрсөн болгоныг бүр өнгөрсөнд нь үлдээгээ тэр маргаан тэр зөрчилдөө юу болсон та хоёрын хооронд бүх зүйлээ өнгөрсөнд нь үлдээгээд мартаад харин шинээр эхлүүлэхийг хүсэж байна. Шинээр аз жаргалтайгаар за дээрс нь хөвгчлөлтэй нэг тийм амар амгалан амар тайван энэ харилцааг тийм хүнд хэцүү биш нэг тийм амархан байгаасаа гэж аяг хүсэж байна. Амархан гэхээр нэг хамтаа хөвгчлөлтүүл нэг найзууд шиг аз жаргалтай яг тийм байгаасаа гэж хүсэж байна. За одоо харин та хоёрын маань харилцаа бүтэх ирээдүйд ямар байх вэ тийм хүмүүс сайтд буцаж байх уу? За харилцаа бол буцаад айгүй гоё шинчлэгднэ. Гэтэ яг нэг хэсэг ингээд хоорондоо холбогдохгүй ч юм уу. Харилцаа өөр нэг хэсэг жоохон эргэлзээтэй яах нь мэддэхгүй болсон юм шиг нэг яах гад байгаа нь мэддэхгүй. Нийлж болохгүй, салъя гэхээр салж болохгүй тэгэл нэг бие жоохон тунирхсан, гомдсон. За тэр тусмаа та бүхэн маань энэ хүндээ жоохон ингээд тунирхаал мессежээр бичгэрнэ. Тийм за гэл нэг иймэрхүү ч юм уу те. Өмнөвшгэн байж чадахгүй нэг тийм байдлууд их харагдаж байна. Тэгэхээр энэ хүн бол та бүхэн нэр өрөөсөн бууж өгөхгүй. Энэ харилцаагаа бүтээхэд бол бүхнийг хийн гэж харагдаж байна. Бүхнийг хийхдээ та хэд маань ер нь ингээд бэлэг сэлт өгөөд ч юм уу ер нь их мөнгөнд тусламж за мөнгө санхүү дээр ихлэх гарч иж байгаа болохоор маш их зүгээр ингээд магадгүй ингээд гадаадд ажилдаг, хоол ажилдаг. Тэгээ та бүхэн маань хоол авч өгөөд за ер нь хүссэн болгоныг ч авч өгөөд ч юм уу тийх маш их өндөр магадлалтай байна. Эсвэл шууд утгаараа зүгээр ингээд миний ари өөр юм авч арай ч юм уу те. Та мөнгө өгдөг ч юм уу тийм зүйл их харагдаж байна. За энэ дийлэх хувь дээр нь шүү.
Яагаад гэхээр та хэдийн маань хамтрагч илүү санхүүгийн байдал дээр илүү байр суурь олцсон доктортай. За дээрэс нь нэлээ та хэдээс санхүүгээрээ ахиу илүү харагдаад байна л да. За одоо хэдүүлээ харин яг хэлүүлэхийг хүсэж байгаа үг нь юу вэ? 2 дугаар бүлгийнхний маань холбоо харилцаагүй байгаа, салсан байгаа. За эсвэл ингээд харилцаа нээдрээтэй байгаа хүмүүсийн хувьд юу гэж хэлүүлж байна вэ гэхээр би чамайг одоо намайг орхиж байгаа гэж мэдэрч байна. Би одоо л яг өөрсдийнхөө харилцааг ойлгож эхэлж байна. Утга учир ингээд гэж байна. Тэгээ би одоо чамайг бодохгүй байж чадахгүй нэ гэж хэлүүлж байна. За харин та хэд өгч байгаа сахиусуудын зөвлөмж зөвлөгөө юу байна? 1-р бүлэг дээр бас гарч ирсэн. Одоо гараад ирэхээ. Би чамд хайртай хүнээс ч одоо мессеж дамжуулж байна. Нэг хамгийн хайртай хүнээс чинь гэж тэгж энэ тэгээд би даад жаргалтай бас амар амгалан байна. Чамтай байхдаа марг тийм байдгаа гэсэн үг. Тэгэхээр би чамд маш их хайртай. Бити миний төлөө санаа зовоорой гэж хэлүүлж байна. Сонирхолтой. Яг адилхан мессеж хэлүүлж байгаа. 3 дугаар бүлгийн уншлах туршлагыг 3 дугаар бүлгийнхнийхээ энерги шалгалтыг үзэж. За 3 дугаар бүлгийнх юм маань саяхан шинэ ажилд орсон бол за нэг бол одоо маш их сүрлийн үед ер нь сөрөг бодолтой автаад байгаа сөрөг мэдрэмж, сөрөг сэтгэл хөдлөл, за сөрөг бодол гэхээр юу ч байж болно. Тэ аливаа юмыг ер нь жоохон харах өнцгөн сөрөг болоод байгаа. Нэг хүнтэй үе танилцлаа гэхэд за энэ ч намайг тоохгүй байх та. Энэ ер нь худлаа байх та. Энэ надтай урт хугацааны ирээдүй харахгүй байх та ч юм уу. Эсвэл нэг ажилд орлоо гэхэд яах вэ? Энэ хүмүүс намайг юу гэж бодох бол энэ ажлыг би хийж чадах болов гэсэн байдлаар маш их хандаа тийм. За тэгээд бас нэлээд гомдсон өнгөрсөнд ч юм уу харилцаан дээр ямар нэгэн зүйл дээр их гомдсон харуулсан хүмүүс байгаад байна. Тэгээд аливаа зүйлийг шинээр эхлүүлж байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. Амьдралын өрн шин тооцоо шин зүйлийг эхлүүлж яах гэдэг. Тэгэхээр саяхан ажилд орж байгаа ч юм уу тийм хүмүүс байгаад байгаа бол энэ бүлэгт маань хамааралтай байх нэ. Ер нь гэхдээ нас дээр харагдаж байгаа зүйл нь саяхан нэг шинэ ажилд орж байгаа эсвэл шинэ нэг ажлыг эхлүүлж байгаа. За тэгээд тэн дээрээ маш их санаа зовоод байгаа хүмүүсээ нөгөө талаар шинэ харилцааг эхлүүлж байж бас болно. За та хэд маань энерги шалгалтанд таарч байх юм бол цаашаа уншлахтаа орцгоорой. 3 дугаар бүлгийнхнийхээ холбоогүй бас хүн нь эсвэл үеийнтэй байгаа харилцаатай байгаа хүн танд юу гэж боддог вэ? Яаж сэтгэл мэдрэмж нь ямар байна вэ гэдгийг үзье. За ингээд үзэхэд энд гэр бүл болоогүй байгаа эсвэл ингээд үерхээгүй албан ёсоор үерхээгүй тийм хүмүүс байгаа бол энэ хүмүүс та хэдтэй ерөнхийдөө гэр бүл болохыг хүсдэг. Та хэдтэй маш урт удаан хугацааны ирээдүйг хардгаа гэж харагдаж байна. Одоо ч гэсэн урт хугацааны ирээдүйг харж байгаа та хэдтэй гэр бүл болохыг хүсэж байгаа. За бүр үерхээгүй байгаа бол албан ёсоор үерхээд та бүхэнтэй урт удаан хугацааны албан ёсны харилцааг бүтээхийг зорж байгаа тийм хүмүүс байгаа даа хамтрагчдын хувьд. За мөн та хэдийг яг юу гэж харж юу гэж бодоод байна вэ гэхээр та хэдийг маш үзэсгэлэнтэй. За дээрэс нь айгүй биеийн даацсан хөөрхөн царайлаг ер нь гадаад үзэмжлэл чинь маш их татагддаг гэж харагдаж байна. Яг сэтгэл мэдрэмж ингээд амьдралын тал руугаа болохоос илүү та бүхний маань гадаад үзэмжлэнд маш их татагддаг гэж харагдаад байна. Гадаад үзэмжлэнд татагддаг бүр энэ дээр одоо бас Night of Wands хүзэр гараад ирсэн байна. Тэгэхээр яалтчгүй гадаад үзэмжийн та хэдийн маань гадаад үзэмжийн хүмүүсийг бол маш их татдаг. Тэгээд та хэдийг харахаараа магадгүй ингээд та хэдтэй ингээд уулзсан хамт байна гэхээр ингээд догдолчтой. Та хэдтэй хамт байхад энэ хүний тийм аз жаргалтай тантай уулзахын тулд ингээд цагаа хүлээгээд ч юм уу тий. Энд би яг шинээр хэлсэн гэхээс илүү 96-аас дээш сар хамтаа хүмүүс байгаа. Тэгсэн ч гэсэн ингээд тань руу гих хүсэл тэмүүлэл бол үнэхээр гайхалтай. Таныг ингээд уулзъя гэдэг эсвэл болзъя гэдэг ингээд маш их баярлдаг, догдолдог. Эсвэл ингээд орой ажиллаа тарахыг тэсээ ядуу хүлээдэг ч юм уу. Тийм төрлийн хүмүүс байгаад байна. Тэгэхээр та хэдийн маань
гадаад бие байдал бас яг нэг энийг одоо томчууд үзэж байгаа бол нэг томчуудын тал руугаа бас их маш их татагддаг гинэ. Тэдээ бол маш их шийдвэртэй байна. Ер нь одоо ингэ хамт байхыг хүсэж байна. Хамт амьдрахыг хүсэж байна. Гэхдээ гэр бүл болсон хүмүүс бол бас маш их цөөхөн байгаад байна. За энд яг ингээд үдцсэн чинь 3 дугаар бүлгийнхнийг үдсэн чинь юусоо яг X max нэг холбоогүй болсон хүн асуудалтай байгаа гэхээсээ илүү юусоо аюу зүгээр хүмүүс гараад ирэх юм. Яг асуудал нь юу гэхээр та тийм манайжаа санхүүгийн байдал дээр маш их асуудал гарч ирж байна. Тэгээд энэ үйлчлэг маань арай л өөр үйлчлэг болох гэдэг харагдаад байна. За ер нь таад маань энэ хүнийгээ юу гэж харж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанаас ахуулаад энэ хүнд бас их найдлага тавьсан. За дээрэс нь энэ хүнийг бас нэлээд карьертай, амбицтай бас одоо нийгэмд их байр суурьтай гэдэг утгаар нь хард юм байна. За хувь хүнийх нь хувьд гэдэг юм бол маш их тууштай, аливаа зүйл дээр тууштай байж чаддаг, хэлсэн ярьсандаа хүрч чаддаг. Энийг эмэгтэй хүмүүст ч байгаа бол энэ эрэгтэй таад маань бас нэлээд манлайлагч амьдралыг аваад явах чадвартай яг тийм төлөвлөсөн нэр хүн гэж харддаг юм байна. Яг ингээд амьдрахад бэлэн болсон тийм залуу гэж хардаг гэж харагдаад байна. Ер нь ихийнх нь юу гэж бодож байна гэхээр баг заяаны хайн ч юм уу бид хоёр ингээд учрах ёстой хүмүүс учирсан, за хувь тавилангаар учирсан гэсэн байдлаар маш их зүүн совын тал руугаа, за дээрээс нь сүнслэг тал руугаа маш их энэ хүн татагддаг гинэ. Тэгэхээр хамтрагчдын чинь хувьд юунд татагддаг байсан бэ гэхээр таны гадаад үзмжинд. Тэгээд та эдийн маань зүгээс гэдгсэн чи та маань нөгөө сүнслэг, за дээрээс нь нэлээд дотоод мэдрэмжээр энэ хүн их татагддаг. Яалтчгүй энэ хүний зан ааш байгаа байдал тэр дотоод хүн чанар нь тэр болгоно та бүхнийг татдаг. За магадгүй та маань өнгөрсөн хугацаанд нэлээд токсик харилцаатай байсан, хэцүү харилцаанаас гараад энэ үнтэй учирсан байгаа бол дийлэн хүмүүс маань тэгж харагдаж байна. Тийм болохоор одоо бол ер нь ингээд за үнэхээр л заяаны хайн гэдэг юм байна да. Хувь тавилан гэж бас байд юм байна да. За усны эцэж жаргад юм байна да гэсэн байдлаар маш энэ хүнийг бэлгшээж хүлээж авч байгаа харагдлаа. За та хэдийг яг энэ амьдрах хугацаанд одоохондоо яг ингээд албан ёсоор холбоо харилцаатай болоогүй байгаа хүмүүс яг тодорхойгүй суухан, за дээрэс нь яг үерхэн холбоогүй байгаа хүмүүс учраас яг та руу хизээ нийлэх вэ? Ирээдүйд яг та хоёр нийлэх үү гэдгийг харъя. За та хэдийн маань ирээдүйн энэ харилцааг хаашаа чиглэх вэ? Яах вэ гэхээр нийлэх үү та хоёрын ирээдүйд гэхээр энэ харилцаан дээр бол та бие биедээ маш хайртай, ирээдүйд ер нь бие биедээ ч гэсэн маш хайртай болно. Бие биенээ гэсэн сэтгэл бол үнэхээр байна. Би магадгүй энэ яг надад харагдаж байгаа нэхэрдүүл юм эсвэл заяаны холбоотой хүмүүс байгаа байхгүй. Гэхдээ энэ байдлыг одоо хадгалахын тулд яах вэ гэхээр та хоёрын ирээдүйдээ бие биедээ итгэхгүйгээс болоод бие биенийгээ жоохон хардас зэрдгийсэн ч юм уу эсвэл нэг жоохон хямд цагдах гэж оролдоод энэ харилцааг жоохон токсик тал руу оруулах магадлал байгаад байна. Эсвэл яг одоо болоогүй ч гэсэн өнгөрсөн хугацаанд ийм токсик асуудлууд, токсик зан чанарууд их гарч ирж байсан байж болно. Гэхдээ ирээдүйд та хоёр дээр ийм зүйлс болох гээд байгаа учраас бие биенийгээ шахалуулах, бие биенийгээ гомдоох, за дээрэс нь холбоо харилцаагүй болох зүйлүүд байгаа учраас энэ болгон дээр жоохон анхаараад ер нь бие биедээ итгээд харилцаагаа илүү сайхан болгохын тал дээр хичээгээд бие гой манифест хийх юм уу тийм зүйлүүдийг хийх хэрэгтэй юм шиг харагдлаа. Тэгэхгүй бол сайхан байгаа харилцаагаа дэмий зүйлээс болж өрнө. Токсик болгох магадлал өндөр байна 3 дугаар бүлгийн маань хувьд. За одоо энэ хүнээс зүгээс чиглүүлж байгаа үгс нь юу вэ?
Одоогийн чинь нөхцөл байдал та хоёрын маань үнэхээр сайхан гарч ирээд байгаа. Хэрнээ энэ хүний бол хэлж байгаа үг нь гэдгсэн чинь би одоо өөрсдийнхөө харилцаа дахин боддгоо гэж хадлуулж байна. Би дахиад одоо өнгөрсөн мэдэрч байсан зүйлсийг ингээ мэдрэхийг хүсдэг тийм тэр хамт байсан зүйлсээ. За чи намайг ингээд орхиж байгаа гэж би мэдэрч байна гэд хийж байна. Тэгэхээр магадгүй яг одоо энэ хэлүүлж байгаа үгсээс нь харахаар харилцаа чинь токсик болох гээд байх магадлал өндөр байна. Энэ хүн ер нь өөртөө маш итгэлгүй. За тэгээд дээрэс нь ингээд таныг орхичихгүй, намайг хайчихгүй, эсвэл намайг өөр хүнээр сольчихгүй гэж сэн бодлууд маш их орж ирж байна. Та хоёрын харилцаан дээр чинь ерөнхийдөө ингээд энерги шалгалтыг хийгээд үтсэн ч гэсэн ямар зүйл байсан бэ гэдгээр харилцаа шинээр эхэлж байгаа. Гэтэ ингээд сөрөг бодлууд ихтэй гэж харагдаад байсан. Тэгэхээр ялцчихгүй бодлууд нь гэдэг юм бол сая гарч ирж байна тийм. Намайг орхихыг хаягдах айдастай хүн баг шүү. Тэгэхээр хаягдчихгүй, оргичихгүй, харилцаа эхлээд одоо намайг хайртай болцсон чинь энэ хүнд ингээ бүх зэрэг сэтгэлээ зориулсан чинь намайг орчиход явчихгүй гэсэн тийм айдас байгаад энэ хамтрагчдын хувьд. Гуравдугаар бүлгийн маань хувьд энэ уншлах нь ерөөсөө X буцаж ирэх биш болчлоо. За та бүхэнд өгсөн мессеж. Тийм ээ, энэ бол яг зөв цаг хугацаа. Тэр тусмаа ажил төрөл бизнес эхлүүлэхэд бол яг зөв цаг хугацаа байна. Тэгэд энэ болгон амьдралд ч өөрчлөлт орж ирж байгаа энэ эерэг өөрчлөлтүүд нь яах вэ гэхээр чамд маш их аз жаргалыг авчрах болно гэдэг чинь. Тэгэхээр одоо амьдралдаа орж ирж байгаа өөрчлөлтүүд дээр айгуу гоё эргээр хүлээж аваад шинэ зүйлсийг эхлээд бас аливаа зүйлсийг эргээр хараад цаашаа улам ахиж хөгжөөрэй. За бүгдэнд энэ үртэл үзсэнд баярлалаа.